Мэдээнд энэ өдрийн энэ өглөөний энэ оройны мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр болохоор би юу ярих вэ гэхээр бяцхан туршлага дээр сурлаад герман хэл сурахад анхаарах болон ингээд тийм ерөн туршлага дээр суурилсан анхаарах хэрэгтэй тийм зөвлөгөөг өгөхийг хүслээ. Тэгээд энэ хөө бичлэгийг болохоор нэлээд хэдэн хүний хүсэлтэйг аваад хийжээ. Тэгээд гоё бичлэгийг гэдэг өгсөн баярлалаа. За тэгээд миний хамгийн ихэнд герман хэл сурахад айгуу гол зүйл болохоор миний бодлоор өөрийнх нь яг хүсэл эрмэлзэл мөрөөдөл би яг энийг сурах гэсэн зорилго юм шиг надад санагдсан. Тэгээд эхний дөнгөж яг эхэлжсэн сартаа бол би нэг тийм ингээд санаач дурлаж сурах гэсэн байхгүй. Тийм болохоор эхний сар би бараг хичээл сөхөж хардаггүй хаяал нэг хардаг тийм байсан. За тэгээд хоёр дахь сараасаа болохоор хоёр дахь сараасаа болохоор одоо ингээд ерөнхийдөө бараг хайсан герман хэлийг тэгэж байж байгаа. Тэгээд 6 сард суулсан байгаа. 6 сард яг суулснаас эхлээд ерөнхийдөө бол бүр илүү дуртайсан. Тэгээд блогуудыг герман хүмүүсийн блог тэгээд герман дуунууд айгуу сонсож эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө бол өөрөө хүсэж ивэл ер нь бол айгуу хурдан хугацаанд сайжрах боломжтой юм шиг санагдсан. Тэгээд хүн өөрөө дуртай байгаа учраас дуртай зургууд өгчтэй хүчтэй тийм болохоор дуртай байгаа цагт нэлийн хурдан сайжрах юм боломжтой надад санагдаад байгаа. Санагдсан юм тийм. Тэгээд хоёр дахь нь багштай сурах, багшгүй сурах. Би болохоор багштай сурж үзсэн, багшгүй сурж үзсэн. Тэгээд багшгүй сурах нь багштай сурахаас угаасаа асар ялгаатай. Гэхдээ чи хүсэж байгаа цагт бол яаж игээд яг ч гэсэн ойлгож идэг байхгүй. Тэгээд би багшгүй нэг 3 сар сураад тэгээд багштай болохоор 3 сар бас багшгүй 3 сар багштай 3 сар ингээд сурсан юм. Ер нь хууштай яг сурснараа бол тэгээд багшгүй сурж байхад болохоор нэг дөрмийг ч юм уу нэг сэдвийг би болохоор бараг 3-4 хичээл ингээд багтаж үзчихээж 3 өөр сайтын YouTube каналын хичээл үзчихээж би ойлгож ирсэн байхгүй юу? Channel хичээл германаар хичээлээ. Тэгээд багштай болонгууд яг хөө тэр хүн шууд их хэл дээр чинь амар сайн ойлгохоор тайлбарлаад өгнө. Тэгээд ялангуяа туршлагатай багш байх юм бол бүр ингээд яаж хэлэх хүүхдээ ойлгох уу гэдгийг мэддэг болсон багш нар бол шууд бүр маш ойлгомжтойгоо хэлээд өгнө. Тэгээд багшгүй сурах нь яг нэг талаараа мөнгө эдгэрт хэмнэлттэй ч цаг хугацаа илүү алдчихж байгаа юм шиг надад санагдсан. Би тэр 3 сарын хугацаанд шууд сургалтын системээс бол 6 сар биш 3 сар сургал maybe анийг дуусгасан байж болох байсан юм шиг санагдсан л та. Тэгээд би ямар сургалтын сурдаг вэ гэхээр би сургалтын сурдаг. Манай сургалт болохоор дэлгэнээр шин зам Демонстрейт үеэр хадгалж шинэ замны дээр програм гэдэг байртай хэрэг герман хэлээр манай сургалтын дээрээ тэгээд манай багш нар бол манай сургалт нь 2002 оноос хойш одоо хаттай ч надаас нэг их тийм сургалтын төв. Тэгээд багш нар нэлээд туршлагатай хүүхдүүд айгуу ер нь их хийдэг. Тэгээд бас герман хүүхдүүдийг явуулдаг. Сайн судлаад үзвэл ер нь бол айгуу гоё. За тэгээд нэг тиймэрхүү. Тэгээд багштай сурахын бас нэг давуу тал нь болохоор ойлгохгүй байгаа юм аа авлаж яг асуухад би тийм ганцаараа YouTube бидрээс хараад сууж байхад авлаж асуух боломжгүй. Энэ юу юм болоо гэж би бодвол тэгээд дараа нь болчихсон байхгүй. Тэгээд гүйцэд ойлгоогүй юм чинь гүйцэд болохоор суухгүй. За тэгээд сургалт гэж ярьсан шүү дээ. Тэгээд би угаасаа нэг сургалтаа эхэлсэн дээ. Тэгээд гадар зөндөө олон сургалт байгаа л та. Би гэхдээ өөрөө угаасаа ганцхан сургалтын сурж үзсэн болохоор өөр сургалтуудыг санал болгож үзэхгүй. Тэгээд яг манай сургалтын давуу тал гэх юм бол олон жилийн туршлага. Тэгээд хацлах тагинбар гэдэг агуулсан байна. Сургалтууд ямар гэдгийг мэдгүй болохоор ярьчихлаар хадаад хэцүү юм л та. Гэхдээ ямар ч тач
сургалтууд ер нь маш олон янз байдаг юм шиг байгаа. Үнэн, хэлбэр, багшийн ур чадвар зэрэг бүх юмнаас хамаарат нэлээд олон янз. Тэгэхээр өөрөө бичлээд аль аль нь дээр очиж үзээд ингээд судлаад явбал илүү өөртөө тохирхоо олж чадна л да. Тэгээд бас яагаад энэ болохоос очсон бэ гэхээр манай герман амьд манай нэгдэж байгаа хүмүүс байна. Манай багш хамаа ингээд энэ гадар нь ажиллаж энэ шиг манай багш хамаа гэдэг ажиллаж байгаа. Тэгээд хүүхдүүд ингээд герман руу ордог дээрээс нэг хийх болчихсон гэдэг. Тэгээд би бүр хэл сурахын бүр бүх хүний хэлдэг хамгийн чухал нь бүгд ажиллах шинэ үг. Тэгээд шинэ үгийг хэлэхдээ яаж ажиллах нь ер нь хүний нэг өөрийнх нь how юм хандлах мандлагын юмнаас бол өөр хэв маягаар хийжлээ шүү дээ. Би болохоор жижигхэн спралтад нэг хэлчихсэн байхгүй. Тэгээд энэ бичиж явдаг байсан. Тэгээд сүүлийн үед болохоор яадаг гэсэн бэхээр зөв шууд хичээл дээр гарсан үгнүүдээ хичээл амжихтаа хийж татаж уншаал. Тэгээд гол тэгвэл юм холбоо үгээр нь хийжлэх зүгээр гэдэг бас маань сурч өгчихсэн. Тэгээд тийм болохоор тэгвэл холбоо үгээр нь ганц хийж байгаа дараа холбоо болохоор өөр утгатай болох материалтай учраас ганц цаан хийжлэх гэдэг нь асуудалтай гэж санагдсан. Ер нь сурахад хүсэл эрмэлзэл тэгээд багш бас өөрөө чинь нэг хичээл зүтгэл хүсэл эрмэлзэл авах хичээл зүтгэл хандах чинь тэгэхээр тийм амар хүсэл эрмэлзэлтэй байгаа муу багш дээр очиж бас хэрэгтэй сайн сурч байгаа. Тэгэхээр нийт зөвхөн эрмэлзэлтэй байх хэрэгтэй хоёр цэцэг багшаа маш сайн сонгох хэрэгтэй. Хийх юм хэрэгтэй сайн чанасаас болж юм тийм арга барил харахгүй багш дээр очиж мөнгө цаг хугацаагаар олгосноос бараг ганцаас урсны илүү бэлж байж магадгүй. Энэ болохоор сайн бодоод нэг сайн судалгаа хийх юм дээр Бошоо тэгээд ер нь бол нэг төвшин болчихсон 2.5-аас 3 сар бүр хурдандаа л 2 сараас зэрдэг. Тэгэхээр Герман хэл 6 төвшинтэй Герман хэлийг төгс сурах гэх юм бол чамд ерөнхийдөө бол нэг жил 2 сараас нэг жил 6 сар бол ингээд хамттай байх юм шүү. Тэгэхээр тэр нь ерөөсөө чиний хүсэл эрмэлзэл, чиний хичээл зүтгэл, тэгээд сонгосон багшийн уур чадвар маш гол гэдэг тэгээд хэрвээ хүмүүс сургалтанд яаж хандах мэдгүй байх юм бол манай сургалтанд хандаж болно. Гэхдээ манайх энэ оны хэлсэн одоохондоо байхгүй. Зүгээр очиод бүртгүүлээд тэгээд шинэ хичээл хийхэд суугаад болно. Жохон реклам шиг болчихлоо. Гэхдээ би зүгээр багш нарын реклам зураг байна гэх. За. Баярлалаа. Баяртай. Бас чиглэлээ.